За үцхан дараа нь бол keydropт орж байгаа цуур видеог тэгэл мэдж байгаа бах. Тэгээ keydrop төр болонгууд бид нар энэ кейс хэр ашигтай вэ, хэр алдагдaltaй вэ? Тэгээ кейс батл хийвэл яатгийн тэр цуур видеоны дараагийн дугаар орж байна. Энэ удаа болонгууд бид нар баахан нэг юм holo case гэдэг кейсүүд байгаа. За би танд энэ харуулж байна. Holo case нүүд байгаа энэ чинь 12 кейс байгаа. Эхнээс нь авахудаад ер нь бол бүгдийг нь тэгээ 50-ыг задлаад, Joker модоор 20-ыг задлаад, тэгээ үнэтэй байх юм бол яг 10-ыг задлаад тэг 2-4 удаа кейс батл хийгээд ер нь хэр ашигтай байдгийг, хэр алдагдaltaй байдгийг тэрийг сонирхож байгаа. Тэгээд hyper case дотор юу гэдэгтэй танилцъя. Keydrop нь Counter Strike дотор байдаг кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байгаа. Өөрийн утсан скинийг апгрейдээр сайжруулах болон skin changer-ээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус дэлгэцтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх giveaway-д оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 giveaway зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Fire swap-тай танилцсан. Солбор байгаа скинүүдээ сонгоод авмаар байгаа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Окей, holo case, hyper case нь болонгууд 80 центний кейс юм байна. 80 центний кейс нь болонгууд хамгийн үнэтэй юм нь болонгууд marble fade. Ер нь бол 100,000 задлахад 4 унах магадaltaй. Тэгээд автотроник байгаа юм байна. 100,000 задлахад 13 унах магадaltaй тий. Тэгээд мэдээж бас hyper beast байгаа. Тэгээд ер нь бол 80 центиг гэхэд ер нь бол 80 центээс ашигтай юмнууд гэвэл тэгэл энэ Deadly 16 бол батны ашигтай, Dotly 16 бол жоохон эвгүүл юм байна. За энэ ч тэгээд яг одоо манийх баланс бол 19600-аас эхэлж байгаа юм байна. Тэгээд хэдүүлээ газ тий газ 50 задлана. Бүүм. Нэг 50 задлана гэж юу нөт тий 10-ыг онгоолгоно гэсэн үг. 10 удаа дарна гэсэн үг. Тэгээ мань бол нэг задлахтаа $4 үрж байгаа ашигтай байна. Money back. Ашиг. Дөрөвдөх нь алдагдал. 5 тонн явсан алдагдал. 6 тонн явсан алдагдал. 7 тонн явсан money back. 8 тонн явсан алдагдал. 9 тонн явсан алдагдал. 10 тонн явсан $40 үрээд ерөөхдөө $31 үрчлээ. Жоохон ер нь л нэг 20 орчим үе алдагдaltaй байгаа юм байна. 25 арай өрөхгүй. 22-3% алдагдaltaй байлаа. Ер нь бол энгийн кейс задлахад тэгээд үнэтэй юм унах магадлал тэгээд ялч баг болохоор үнэтэй юм унтлан дарахгүй бол тийм юм болдог. Тэгээд манд нь бол нэг ч удаа юм таарсангүй. Сайж одоо яг бод байдлыг харуулхад бол юм байна. За тэгээд Joker модоор задлахад энэ кейс нь хэдийн үнэтэй. Энэ чинээс 2-ыг задлахад 128 тэгээ 20-ыг задлана гэдэг чинь 10 орж чинь $1290 хүрэх юм байна. За тэгээд энэ чинээс тэгээ Joker мод дарж байгаа шалтгаан бол ойлгомжтой. Үнэтэй ямиг нь л унгаана. Ер нь бол энэ кейс дотор ингээ 24 айтем байдаг. Тэгээ 100% бүгдийг 24 тавангууд бүгдээрээ унах магадлал 416 гэсэн үг. Тэгээд ер нь бол 2 хутга унгаахгүй бол хэцүү гэсэн үг шүү дээ. Энэ хоёрыг нэг унгаахгүй бол тэгээ нэг унах магадлал чинь ер нь бол 40-40% гэсэн үг. Ер нь бол аюу магадaltaй юм байна. Окей. Hyper Joker. Яа. Дахиавсан. Оо. Дахиад угаасаа 2 дарна. 2 дарахад одоо автотроник унчвал ер нь бол money back хийн. Marble fade унах юм бол цүм ашиг юм. Come on. Gold. Сүүлийн тав. Come on. Gold. Яа, явчлаа. Oh! Ама Joker God mod. Би сая юу ч Joker God mod гэсэн үү? Joker mod God. $1290 үрсэн, $1800. Нэмэх $600. Нэмэх 50% ашиг хэлээ. Окей. Энгийн дээр алдагдaltaй ч гэсэн ер нь бол Joker mod дээр бол яндотой байлаа. Энэ Joker mod дээр би яагаад юм яндотой юм бол? Ямарс бид нар ихснээс $1000 ашигтай дуусч. За кейс батл явгангуу таныг ямар байх вэ? Бас тэр нь бас та нарт сонирхолтой байгаа. Энэ бол манай болгоомд кейс болгоно ингэж дурсаж байгаа. Тэгээ та нар ингээд үзээд ер нь бол тэгээд ямар кейс нь зүгээр юм байна гэсэн өөрсдийн дүгнэлтээ хийгээд өөрсдөө тоглох бол маань тэдний чинь та нарын өмнөөс дурсч өгч байгаа юм. Тэгээ шалтгаан угаасаа ойлгомжтой.
Тэгээ хүн болгон угаасаа trade code гэдэг очиг манайхан шууд ороод ирлээ. Манай чи stream snipe-лээд нөгөө. Манай чи stream гүйл явж байгаа л да. За энэ оронд бол сая унсан юм а би бол giveaway руу хийнэ гэж бодож ирсэн. За энэ case battle дуусахаар өөр нь бол giveaway дотор за яг хэвэл Joker моддоос нь унсан юмар нь giveaway. Манайхан giveaway гэх юм бол ер нь бол ийм байна. Ер нь бол ойролцоогоор $20,000 giveaway ер нь бол хийж байгаа. Тэгээ ер нь бол хамгийн үнэтэй юм болонгууд Howl Factory new Howl байгаа. $10 deposit хийсэн тохиолдолд чинь giveaway-д оролцох боломжтой. Тэгээ бас энэ Bayonet Fade болонгууд бас $1,000 giveaway $10 deposit хийсэн тохиолдолд орох боломжтой. Бус нь бол бүгдээр $2 байгаа. Тэгээ өнөөдөр гэхэд бол нэг giveaway задарсан Monetary гэдэг ялцсан байлаа. Өчтөр шөнө бас Mercury гэдэг энэ бас Монгол явсан. Энэ явцсан байл. Энэ бол Монгол үгүй өстой мэдгүй нөө. TMM гэсний бол Монгол байж магадгүй үгүйч магадгүй. Тэгээ өдөр болгонд ерөөхдөө нэг $200-300 giveaway задраад байгаа. Тэгээд монголчууд нь ялж байгаа дандаа их гоё байна. Тэгээд энэ бас giveaway удахгүй задрах гэж байгаа юм байна шүү. Өнөөдөр маргааш 3 цаг үе задрах юм байна. Окей. Ийшээ тэгээ манай giveaway удахгүй энэс унсан юм аа. Одоогийн байдлаар манайх giveaway ялж байгаа юм байна. Ашиг хийж чадсан уу? Тэ 25% л ашиг хийлээ. Case battle-д ялцсан мөртлөө 25% магадaltaй. 25% ашиг гэдэг чинь ерөнхийдөө бага байхгүй. 50% эрсдэл аваад тэ 25% ашиг онцгүй байхгүй. Тэгсээс барыг шулуухан задлсан дээр. Надад тийг санагдтыг. Тэгээ ер нь бол 50-50 шүү дээ. За унж байгаа юмнууд дунд тэгээд хамгийн давгүй нь утга шүү дээ. За энэ duality унж. Ерөнхийдөө 80 центний юмнаас тэгээд $1.6 юм унах юм бол шарлаад эхэлждэг. 1.6-аас дээш. Тэгээ ерөнхийдөө тэгэл нэг юм дээр шарлцсан юм ингээд харахад бол хоёр талд нэг унаад байвал ер нь л давгүй юу гэдэг ашигтай болоод дуусчихдээ. Хоёрыг сүржүүлээд ялчвал. Энэ дээр бол тэгээд ерөнхийдөө шарлсан нэг л айтем унж ийна гэдэг чинь айл хэдий ялсан ч алдагдaltaй л баг ялах бах та. Харчлаа. Дахиад 4 кейс зургуулаа задлаж 24 кейс байна. Энд чи ашиг хийсэн үү? Хийгээгүй байна. Хийсэн л дээ гэхдээ юу гэдэг тийм шарлтал ашиг хийгээгүй байна. Энэ кейс жоохон мяа кейс байгаа юм шиг санагдаж байна. Мэн одоо өмнө тэр ер нь бол мен тэр event кейснүүд л задлах дуртай. Event кейснүүд амар давгүй байгаа тэти. Тэгээ event кейснүүд бол ер нь бол тэгэл шаарлах нь амар олон байдаг. Энэ кейс бол жоохон те Joker моддоор биш бол задлах жоохон онцгой кейс байна. За айл бол энэ чи ялсан гэхдээ 50% ашиг хийсэн байна. Окей. Тэгээ би одоо энэ case battle-аар ялаж байна гэж $8 алдсан. Тэнгүүтээ $2 ашиг хийсэн. Нийтдээ $6 ялдаг л байгаа байхгүй 50% эрсдэл авснаа. Ялж ялагдтал нь тэнцүү өмтлөө. Тэгэхээр энэ бол юунд бол жоохон дург. Юу гэдэг унах юм нь магадлал нь бага юм дээр case battle их дург гэх юм уу. За hyper case 10 Joker mod $640 case battle хийж байгаа. За энийг ялчих юм бол би тэгээд энэс унсан юм яг одоо giveaway хийх байгаа. Тэ харж байгаа шин тэгээ хоёр утганаас нэг унгаарчвал тэгээ болно гэсэн чинь тэгээд үнтэйгээс мөр хоёрыг унгаачлаа. Окей. Манайх ер нь ялах нь нэлээд баталгаатай хаа. Угаасаа 10-ыг задлахад чинь тэгээ 10-ыг задлахад унах магадaltaй 10-ыг задлахад нэг хүнд чинь 40% магадaltaй байхгүй. Бид нар ингээд 10-10-ыг задлж байгаа тэгээд гуруулаа унгаачлаа 40% магадaltaй. Амар ашигтай. Энэ case battle-ыг ялчвал ер нь амар сайн авах гээд байна. 2x байх гусах гээд байна. За ялчаасаа энэ зөрүүгээ бол бариад байвал гоё. Гэтэ айл нэг хутга авчвал ер нь бол манахаас давуу болчихно. Ягаад гэвэл үгүй мó. Тий, давуу болчихно. Яа, тэр доошоо уруудаад ороод ичээч. Come on. Окей, за одоо нэг хутганы нэг том Bayonet-ийн зөрүүтэй. Тэгэхээр чи ер нь бол ялах магадлал нэлээд өндөр. Окей, айл хутгунаас манах хутгунаас энэ нэлээд ашигтай case battle болчихлоо доо. Тэгээ энэ нэлээд ашигтай case battle хаа. 600 2.5 нуулчлаа шүү дээ. That's good. За унсан юмнуудаас би та нарт энэ бичлэг үзэж байгаа хүмүүст зориулаад giveaway хийх гэсэн чи $400 giveaway. 400 арай их юм аа. Гэхдээ энэ ч нөө задрах гэж амар боддог байхгүй. Ойролцоогоор $200 giveaway байхад бол өдөртөө задраад явчихдээ. Тэгээ энэ бичлэг чи бараг өдөр бол горж байгаа шүү дээ. За яг хөө дараагийнхыг харж болохгүй бол тэгээ хэдүүлээ. Ячноо. Арай жоохон $200 хутга унгаагаад тэгээ giveaway тийч. Flip knife онсон. За одоо харж байгаа шүү дээ. Одоо ингээд ихний ингээд тэгээ 30 кейс явж байхад нэг л хутга унлаа. Хоёр л хутга унсан юм байна. Жоохон мяа байна. Тэгээ хоёр хутга нь мяа хутга. Хүний нэг Bayonet нэг автоцорник унгааж ашигтай дуусна. Одоо гинт ингээд шууд 6 хутаг харагдвал гоё байна. Come on. За энэ дэр ялагдсан ч тэгээ айл ялдаач айл энэ чи ашиг хийхгүй мэнэ өө.
Амар хэцүү. Яг ийм кейс батал дээр ялснаас ялаагүй нэр л дээ. Ер нь бол айл ялчлаа. Гэхдээ баг айл алдагталтай хаа. 640-тэй 50% эрсдэлтэй юм дээр $10 төлөө. Тэгээд мань нэг удаа ядагдсан. Нэг удаа ялгатаа тэгэхээр чи мань энэ чи айл хэдийн $300-400 ашиг хийцэн байгаа байхгүй. Эцсийн дүндээ. That's good. За та нарт толонгууд би $100 giveaway хийн. $100 giveaway бэр батапин. Энэ чэнэс $100 юм уу бол тэрийг give идэж. Энэ яг болно. Ер нь Автотроникос мэлээ хийжсэн. Энэ Бэлинэ хийж аваагүй. Giveaway ер нь бол энийг хийчдөө. Ингээл яг $200 giveaway ч за. За саяын кейс болонгууд манийхын дүгнэлт болонгууд те. Ер нь Joker мод дээр давгүй авлаа. Энгийнээр задлахад жоохон онцгүй байлаа. Гэхдээ яг хуу 50-ыг биш амар олныг задлж агаад нэг утга унангууд нь зогсоод бол ашигтай дуусах байх гэсэн таамаг бол байна. Тэгэд ерөөхдөө ихэнх хүмүүс тэгэл тэр утгаа унгахаас өмнө ер нь бол шантарч байгаа. Тэгэл тэрэн дээр ер нь сайт ашиг хийж байгааг санагдлаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Дараагийн бичлэгээ ойлгомжтой дараагийн кейсийн задлаа явна гэсэн. Бай. Тэгээд манай кик тест хийж байгаа шүү. Тэгээд бичлэгэн дээр лайк дараад баярлалаа. Баярлалаа ч гэсэн. Лайк дараад баярлалаа. Бай.